57 дугаар бодлогыг бодъё. 500 г масстай баримлын шавар 1.5 м/с хурдтай хөдлөх 2.5 кг масстай тоглоом машин дээр унжээ. Тоглоом машины хурдны өөрчлөлтийг бол энэ мэдээж юу болсон бэ гэхээр масс нь ихссэн байна. Тийм учраас хурд нь багаснаа. Масс нь яаж ихссэн бэ гэхээр 500 г дээр бүгдээрээ 2.5 кг-ыг нэмээд өгнө. Энэ хэдэн килограмм гарах вэ? 3 кг гарнаар. Энэ ямар хурдтай хөдлөх вэ гэдгийг л асууж байгаа. Тэр хурдыг нь бүгдээрээ юу гий? Хурдыг хэрхэн яаж болох вэ гэвэл ингэж болно. 2.5-ыг үржих нь 1.8. Энэ нь анхны бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ. Дараа нь 3-ыг үржих нь u. U гэдэг бол 2.5-ыг үржих нь 1.8-ыг хуваах нь 3 тэр 0.6 болно. 0.5 хэмжээтэй. 1.5 м/с. Ингээд хөдөлгөөний одоо энэ хурдны өөрчлөлтийг болох юм бол анх 1.8 м/с хурдтай явжсэн, дараа нь 1.5 м/с хурдтай болсон байна. Өөрөөр хэлбэл 0.3 м/с дээр удаашрсан гэд үзэж болно. 10 м/с хурдтай хөдлөх тэрэгцрийг 1 кг масстай үрэлт зурагт үзүүлсэн чиглэлээр чирч харимхаа бос мөрөгжээ. За энэ бол үрэлт биш, үрэл шүү. Бис цугтаа баруун гар твш 5 м/с хурдтай хөдөлсөн бол үрлийн хурдыг олооч гэсэн байна. Үрлийн хурдыг хоёр хуваач бүгдээрээ нэг ийшээгээ нөгөөтгийг нь ийшээгээ энэ юу болох вэ гэвэл энэ v синус 60 градус болно. Энэ нь v косинус 60 градус болно. Ингээд x тэнхлэг дээр бүгдээрээ хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийг бичээ. X тэнхлэг дээр энэ хоёр одоо системд дотор байгаа битүүд байна. Ямар хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан бэ гэвэл эхнийх нь хасах 1 кг-ыг үржих нь v cos 60 гэсэн хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Нөгөөх нь тэрэгцэр 3-ыг үржих нь v1 тэр маань 10. Тэнцүү. Энэний дараа энэ хоёр маань нийлээд хөдөлсөн байна. Ингээд нийлээд хөдөлнө гэдэг нь нэг дээр нэмэх нь 3 кг үржих нь u гэж түүнийг ингээд бүгдээрээ u болъё. 30-аас хасах нь v cos 60. V чинь мэдэгдэхгүй байгаа. Cos 60 чинь 2-1 0.5 v тэнцүү. Нэг дээр нэмэх нь 3 4 нийлээд 5 м/с хурдтай баруунгаар тийшээ хөдөлсөн байна. За энэ дээрээс олъё бүгдээрээ 30-аас хасах нь 20 хуваах нь 0.5. Энэ дээрээс v гарна. V тэнцүү 10-0.5 буюу 105 туга 20 м/с. Гарах нэ. 59 дугаар бодлого 2 кг масстай тэрэгцэр хэвтэй чигт 11 м/с хурдтай хөдлөнө. 1 кг масстай бөөрөнцөг хэвтэй чигт 37 градус өнцгөөр 10 м/с хурдтай ирж тэрэгцэрт тусав бөөрөнцөг ба тэрэгцрийн хурдыг өргөлдөөний дараа олоо гэсэн байна. Энэний хурдыг нь хэдүүлээ дахиад 2 хуваач. Ингээд нэг хуваач, ингээд нэг хуваач. Аль нь 37 градус болох вэ? Энэ 37 градус болно. Тэгвэл энэ v2-ыг үржих нь cos 37 градус болох нь байна. Доошоо v1 sin 37 градус болох нь байна. Ингээд хэвтэй тэнхлэг дээр буюу x тэнхлэг дээр хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийг бүгдээрээ бичье. Юу байгаа вэ гэхээр m2 масс байна. Тэр нь баруун гар тийшээ хөдөлж байгаа v2 cos 37 гэдэг ийм хурдаар нэмэх нь мөн баруун гар тийшээ m1 масстай тэрэгцэр нь v1 хурдтай хөдөлж байгаа. Тэнцүү. Энэ хоёр хоорондоо нийлсэн байна. Нийлнэ гэдэг нь m2 дээр нэмэх нь m1 бөөрөнцөг ба тэрэгцрийн хурдыг бүгдээрээ u гэж одоо бүгдээр орлуулъя. m2 чинь 1 кг, нэгийг 10 cos 37-оор үржүүлнэ. Нэгийг үржих нь 10 cos 37 0.8 байдаг. m1 нь 2 кг, үржих нь 11 тэнцүү. Нэг дээр нэмэх нь 2 буюу тэр нь 3 кг болох нь байна. Ингээд u. Энэ дээрээс 8 22 30 болох нь байна. 30-ыг 3 туга u гэдэг нь эндээс 10 м/с буюу бөөрөнцөг ба тэрэгцэр нь 10 м/с хурдтай хөдлөх нэ. 60 дугаар бодлогыг бодъё. 50 байсан 1000 кг масстай их буу 100 кг масстай сумын хэвтэй чиг 45 градус өнцгөр бууджээ. Их бууг орхих сумны хурд нь 50-ыг үржихийн язгуурдаар 2 м/с байсан бол их буу газартай харьцангуй ямар хурдаар хөдлөх вэ гэж асуусан байна. Энэ хурдаа бүгдээрээ дахиад 2 хуваая. За ингээ 2 хуваач. Тэгвэл энэ 45 градус болно. Энэ v cos 45, энэ нь v sin 45. Дахиад x буюу хэвтэй тэнхлэг дээр хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулиа бүгдээрээ бичье. Анхандаа тиг байсан. Дараа нь яасан бэ гэсэн чинь хасах чиглэлд масс гараад явсан байна. Тэрний хэний масс вэ гэхээр сумны масс 100 кг. Ямар хурдтай гарсан бэ гэвэл v cos 45 гэдэг хурдтай гарсан. Нэмэх нь их бууныхан масс маань өөрөө 1000 юм байна.
1000-ыг үржих нь v хурдаа гэд ингээд бүгдээрээ бичээд орхиё. 1000 v тэнцүү 100 үржих нь энийг v гэхгүйгээр v их бүү гэд VEB гэж хэлэхгүй бол энэ хоёр хураагдах гэдэг. VEB 1000 V маань 50 язгуурдаар 2 сумны хурд косинус 45 язгуурдаар 2-ыг хуваах нь 2. Эдгээр нь ингээд хоорондоо хураагдчих нь 5000 гарах нь энэ талдаа 5000 ингээд VEB их бууны хурд 5000-ыг хуваах нь 1000 тэнцүү 5 м/сек хурдтай эерэг гэж үзэж байгаа энэ чиглэлд хөдлөх нэ. VEB 61-р бодлогыг бодъё. Гөлгөр хэвтэй автохаа дээр 8 кг масста тэрэг түүн дээр атсан 1 кг масста биеийн хамт 12 м/сек хурдтай хөдөлж байна. Энд 1 кг масста биеийг хэвтэй чигт 37 градус өнцгөр газартаа харьцангуй V хурдтай харуулхад тэрэгцрийн хурд 10 м/сек болсон байна. Ингээд V хурдыг бүгдээр олох нь хамгийн түрүүнд энэ хурдаа 2 хуваач бүгдээр. Энэ юу болох вэ? V cos 37 болно. Энэ V sin 37 болно. Хэвтэй тэнхлэг дээр хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулиа эхний ба эцсийн нөхцлүүд дээр бичиж бүгдээрээ. Эхний нөхцөл дээр 8 дээр нэмэх нь 9 кг масс 12 м/сек хурдтай хөдөлж исэн ийм хэмжээний хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Түүний дараа яасан бэ гэсэн чинь 1 кг масста би нэгийг үржих нь V cos 37 хурдаар шидэгдсэн хэвтэй тэнхлэгтэр зөвхөн ярьж байгаа шүү. Цаана хий үлдсэн бэ гэсэн чинь тэрэгцрийн масс үлдсэн. Тэрэгцэр 8-ыг үржих нь 10 м/сек гэдээ бүтсэн байна. За тэгвэл тэрийг V тэрэгцэр гээд V тэрэгцрээр энийг дараа нь бүгдээрээ 10 м/сек-ээр орлуулна шүү. Ингээд энэ дээрээс V хурдыг бүгдээрээ олъё. 8 нэмэх нь 1 9 12 үржүүл 18 90 108. 108-аас хасах нь 8-ыг үржих нь 10 80 тэнцүү V cos 37 cos 37 0.8 байдаг. 28-ыг хуваах нь 0.8 тэр нь V гарах нь 208 240 35 гарах юм байна. 35 м/сек хурдтай шидэгдсэн байх нь. 62 бод яг адилхан гөлгөр хэвтэй автохаа дээр 4 кг масста тэрэг түүн дээр атсан 1 кг масста биеийн хамт 2 м/сек хурдтай хөдөлнө. 1 кг масста бие хэвтэй чигт 60 градус өнцгөр газартай харьцангуй V хурдтай харуулхад тэрэгцрийн өөрчлөгдөөгүй. Одоо тэрэгцрийн юуны хурд өөрчлөгдөөгүй. Хурд гэдгийг нь хавьчлаад өгье. Хурд өөрчлөгдөөгүй бол V хурдыг олоо гэсэн байна. За дахиад адилхан 8 дээр нэмэх нь 1 нийтдээ ийм хурдтай хөдөлж байсан. Түүний дараа яасан бэ гэсэн чинь 8 ганцаараа үлдсэн 1 харвагдсан. 1 хідээр харвагдсан бэхээр энийг задлчээ. X тэнхлэгтэр ярьж байгаа шүү зөвхөн V sin 60 нөгөөх нь V cos 60 гэдэг хурд байна. X тэнхлэгтэр V cos 60 гэдэг хурд байгаа учраас нэгийг үржих нь V cos 60 нэмэх нь 8-ыг үржих нь тэрэгцрийн хурд нь өөрчлөгдөөгүй 2. Ингээд хэд болсон? 9 18 18-аас 16 хас хуваах нь cos 60 туваа 0.5 туваа ингээд хурд гарч ирэх нэ. 4 м/сек хурдтай шидэгдсэн байх. 63 дугаар бодлого дээр гэвэл мөсөн дээр зогсох 48 кг масста хүүхэд 1 кг масста бөмбөгийг хэвтэй чигт 37 градус өнцгөр 6 м/сек хурдтай шидсэн байна. Хэвтэй чигт хүүхдэд үйлчлэх хүчний импульсыг бол хүүхэд ямар хурдтай хөдлөх вэ гэж асууж байна. Энийг шууд 2 хувач хийдүүлээ. Ингээд 2 хувач. Энэ хэд болох вэ? Энэ 6 м/сек байж энэ 6 cos 37 болно. Нөгөөх нь 6 sin 37 болно. За хэвтэй чигийг нь би чухалчилж байна. Cos 37 0.8 байдаг. 4.8 м/сек хурдтай хэвтэй чиг шидсэн гэдээ үзэж хэдүүлээ. За дараа нь яах вэ гэхээр 48 кг масста хүүхэд тодорхой хурдтай VH гэдэг хурдтай хөдлөлөө. Анхандаа яасан мэхээр ямар ч хөдөлгөөн байхгүйсэн. Түүний дараа 48-ыг үржих нь VH нэмэх нь гэж 4.8-ыг үржих нь 1 кг масста бөмбөг. Энэ дээрээс бүгдээрээ хүүхдийн одоо тэр хурдыг олж болж байна. Тэр нь хасах 4.8-ыг хуваах нь 48 хасах 0.1 м/сек байх. Энд юу бичсэн бэхээр хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийг л бичээд олчиж байна. За юу болсон бэ гэвэл энэ хүүхдийн массыг бүгдээр m 48 гээд хүүхэд ямар нэгэн үрэлтгүү гадаргуу дээр байгаа учраас бөмбөгийг түлхэхэд хоошоогоо өөрөө ч гэсэн түлхэгдэнэ. За ингэж хөдөлгөөний тоо хэмжээ
хадгалагдана. Тэр утгаараа ингэж бичих юм бүгдээрээ. Анхандаа энэ ямар нэгэн байдлаар шидээгүй байсан учраас хөдөлгөөний тоо хэмжээ маань тэг байна гэсэн санааг энд илэрхийлнэ. За энд гарсан хасах тоо маань бол юу харуулах вэ гэхээр хүүхэд ийшээ хөдлөхийг харуулна. Энэ VH гэсэн хурд байна. Хэвтэй чигт хүүхдэд үйлчлэх хүчний импульсыг бүгдээрээ олъё. Тэр нь I тэнцүү дельта P гэдэг. Энэ нь P2-оос хасах нь P1 байна. Энэ юу вэ гэвэл хүүхдийн масс тэрийг том хэмээр тэмдэглэсэн. Үрчин хүүхдийн хурд хасах нь анхандаа тэг байсан. Тийм учраас энэ хөдөлгөөний тоо хэмжээ бүгдээрээ тэгээр авчиж болно. Ингээд энэ дээрээс бодох юм бол 48-ыг үрчин 0.1 буюу 4.8 ньютон секунд хүчний импульсаар үйлчлэгнэ. 64 дугаар бодлогыг бодъё. Пуужингаас гарах 1000 кг масстай түлш 800 м/с хурдтай шидэгдэнэ. Пуужингийн масс 20,000 кг. За энд байгаа пуужингийн массыг пуужингийн одоо тухайн түлшээ шидсэний дараах массыг ингэж үзье. Пуужингийн хурдны өөрчлөлтийг олоо гэсэн байна. Пуужингийн хурдны өөрчлөлтийг бүгдээрээ шидэгдэж байгаа түлшний масс хуваахан пуужингийн их биенийх нь масс түлшний хурдаа гэж олдог. Энэ дээрээс бүгдээр олъё. Түлшний масс 1000, пуучин 20-ыг үржих нь 1000 кг масстай юм байна. Үржих нь 800. Эдгээр ингээд хураагдчихна. 800 буюу 80-ыг 2 тугаан 40 м/с. Яг адилхан байдлаар 30,500 кг масстай пуужингийн хурдны өөрчлөлт ийм байсан бол 500 кг масстай түлшний одоо шидэгдэх хурдыг олох нь байна. Энэ удаад нийт массыг нь 30,500 гэдээ үзчихэ. Нийт масс нь ямар учиртай юм бэ гэхээр түлшин дээр нэмэх нь их биенийх нь масс. Энэ бол их бие. Тэгвэл их биенийх нь масс ямар байх вэ гэвэл 30,500-аас хэдүүлээ хэдийг асуу. 500 хасах нь шидэгдсэн учраас ингээд 30,000 кг энэ их биений масс болох нэ түүнийг том хэмээр тэмдэглэе. Түлшний шидэгдэх хурдыг олоо гэсэн. За VT тэнцүү дэгчлэрээс имчлэрээс будаа эдгээр бүгдээрээ дельта V хуваах нь дельта M үржих нь их биенийх нь масс ингээд олчих нь байна. Энэ дээрээс харвал дельта V нь 10 м/с юм байна. Дельта M нь түлшнийх гэсэн 500 кг үржих нь 30,000. 30-ыг үржих нь 10-ын 3 зэрэгэл. За энэ хэд гарах вэ? 0.6 600 гарах юм байна. 600 м/с. Түлштэйгээ нийлээд одоо энэ бүр тодорхой өгсөн байна. 11 тонн масстай пуужингийн хурдны өөрчлөлтийг олоо. Их биенийх нь масс нь хэд байх вэ? 11 тонноос 1 тонныг хаснаа. Ингээд 10 тонн буюу 10-ыг үржих нь 10-ын 3 зэрэг килограмм масстай байх нь их бие. Түлшнийх нь масс 1 тонн буюу 10-ын 3 зэрэг килограмм. Түлшний шидэгдэх хурдыг нь өгчихсөн байна. Пуужингийн хурдны өөрчлөлтийг бүгдээр олох нь дельта V тэнцүү дельта M-ийг хуваах нь том M үржих нь түлшний шидэгдэх хурд тэнцүү. Түлшний масс нь 10-ын 3 зэрэг. Их биенийх нь масс нь 10-ыг үржих нь 10-ын 3 зэрэг. Шидэгдэх хурд нь 2000 гэдэг өгсөн юм байна. 2-ыг үржих нь 10-ын 3 зэрэг. Эдгээр нь ингээд хураагдчихна. 2000-ыг 10 туга 200 м/с хурдны өөрчлөлттэй байх нэ.